Өчигдрийн улсын хурлын ээлжид бус чуулганд хүнсгүүд аж ахуй хөнгөө үйлдвэрийн сайд Бацзоргийг хэлэлцэх үед ерөнхий сайд гишүүдээр дуудуулан барин байж оролцсон. Тэрээр улсын хуралд оролцохдоо гишүүдэд хандаж та нар уучлалт гуйхгүй бол зээлээ эргэн төлөхгүй бол дахин улсын хуралд сонгогдохгүй шүү. Би зөвшөөрөхгүй гэсэн юм. Хамгийн муусын цаазаар ботгож жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудлаас болоод ялангуяа засаг дороогүй гишүүдийн гомдлыг тайлах гээд зээл өгөх үүрэг даалгаврыг намаас хүрэлцэх өгч түүнийг Бацзорыг хэрэгжүүлээд хэрэгт орсон нь батлагдаад хүрэлцэх засгаараа огцорлоо гэе. Тэгсэн ч гэсэн хүрэлцэх Монгол Ардын намын даргаараа л үлдэнэ. Тиймээс уучлалт гуйгаагүй эсвэл зээлээ төлөөгүй гишүүд дахиад улсын хуралд сонгогдохгүй гэдгийг хүрэлцэх намын даргын хувьд нэр дэвшиг тойрог өгөлгүй нээтгэглэх шалтгаан болгоно гэд хэлчихлээ. Би энэ зээл авсан гишүүдээс ард түмнээс уучлах авахгүй бол та нар дахиж нэр дэвшихгүй шүү гэдгийг бас энэ ч дахиад хэлчих. Ардын намын нэрийн өмнөөс улс төрд барилдахгүй шүү. Энэ зээлээ төлөхгүй бол ард түмнээс уучлах авахгүй бол. Харин ингэж хэлснээр ерөнхий сайдын хувьд шудраг бус байдлыг хөөгшүүлж, ерөнхий сайдын хувьд гэхээсээ илүү намын даргын хувиар өршөөлөө гэж ойлгодох. За энэ ч яах вэ? Гэтэл тэрээр мөн би иргэдийнхээ итгэлийг алдахаас айж байна гэлээ. Харин түүнийг аль эрт иргэдтэй итгэл алдсан гэдгийг нар туяа гишүүн сануулад авналээ. Би ерөнхий сайд болохдоо энэ энэ дээрээс нэг үг хэлж ирсэн одоо ч мартаагүй байна. Би айхгүй байна. Амь насаа алдгаас айхгүй байна. Ганцхан юмнаас айж энэ бол ард түмний маань итгэл найдвар алдрахгүй гэдгээс л би айж байна гэж хэлж ирсэн. Ард түмнийхээ итгэлээс алдахаас айж гин ганцхан зүйлээс айж гин гэж. Ард түмэн аль хэзээ танд итгэхээ болчиход байна. Энийг та мэдрэх хэрэгтэй. Энийг зөвхөн сөрөг хүчний гишүүний үг гэж бити хүлээж аваарай. Монголын ард түмний танд найдаж байгаа эцсийн найдлага бол та хариуцлагаа хэр оновчтой хурдан хуулийн дагуу хүлээлгэж чадхаас ч хамаарат байна.